Улаанбаатар хотын түгжрэл стрессээс дайжиж амьдрахад хамгийн таатай төлөвлөлттэй Дархан хотыг зорих иргэдийн цуваа сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Дарханд ирж буй иргэдийн хамгийн анхны хэрэгцээ бол мэдээж орон байр. Тэгвэл өнөөдөр Дархан хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр байрны үн ханш болон түрээсийн нөхцөл ямар түвшинд байгааг бид танилцуулахаар бэлтгэлээ. Яг одоо Дархан хотод 5,000 гаруй айлын орон сууц зэрэг баригдаж, барилгын салбар нүсэр бүтээн байгуулалтын үедээ явж байна. Эхний хэсэгт Дархан уул аймагт хэрэгжиж байгаа орон сууцны төслүүдийн дундаж үнийг дараах байдлаар тодорхойлж байгаа юм. Жишээлбэл аймгийн статистикийн хэлтсийн мэдээлснээр шинээр баригдаж буй орон сууцны 1 м квадратын дундаж үн 3,500,000-аас 4,500,000 төгрөгийн хооронд хэлбэлцэж байна. Байршил болон зэрэглэлээс хамаарч үнийн ялгаа дараах байдалтай байна. Өнөөдөр Дарханы үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр орон сууцны 1 м квадратын хамгийн бага үн 3,500,000 төгрөгөөс эхэлж байгаа бол хамгийн үнэтэй нь 8 сая төгрөгт хүрчээ. Энэхүү үнийн зөрүүн зах зээлийн зарчмаар хотын хамгийн үн цэнэтэй бүс болох Дархан паркыг тойрсон бүтээн байгуулалт болон барилгын материалын чанараас шууд хамаарч байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын адил хотынхоо үн цэнэтэй байршил, эрүүл агаар, нэгдсэн төлөвлөлтийг дагаж үл хөдлөх хөрөнгийн үн инхүү өсөх суурь болжээ. Хэдийгээр орон сууцны үн Улаанбаатар хотын сонгон хайрхан дүүргийн түвшинд буюу дундаж үн 3,500,000-аас 4,500,000 төгрөгт хүрч байгаа ч утаагүй, түгжрэлгүй, тайван амгалан орчин нь Дарханы зорих иргэдийн урсгалыг сааруулахгүй байна. Урьдчилгаа 20-30% төлөөд банкны зээлд хамрагдах боломжуудыг компаниуд олгож байна. Түрээсийн тухайд Улаанбаатараас ирж байгаа иргэд шууд байр худалдаа авах нь ховортол түрээсийн байрны хэрэгцээ ихээ. Шинэ Дарханы байрны түрээс өмнөх оны мөн үеэс бага зэрэг өссөн үзүүлэлт байна. Тодорхойлбол Дарханд түрээсийн байр дараах байдлаар үн хэлбэлцэж байгаа бөгөөд хуучны байр гэх тодтголтой угсармал болон тоосгон байрнууд байршлаас хамаарч мөн төлөлтөөс хамаарч дунджаар 2 өрөө 700-аас 900,000 төгрөгийн түрээстэй байгаа бол шинээр ашиглалтанд орсон байрнууд тавилгатай эсэх мөн төлөлтөөс хамаарч сая 200-аас сая 500,000 төгрөгийн түрээстэй байна. Энэ хэсэгт бид Дарханы байршлыг онцлох хэрэгтэй. Улаанбаатар хоттой харьцуулахад Дарханд маш муу, амьдрах боломжгүй байршил гэж бий юу гэх асуулт гарч байна. Дархан хотыг хуучин Дархан болон шинэ Дархан гэж хоёр үндсэн хэсэгт хуваагддаг. Өнөөдөр хотын гол төв буюу бүх үйлчилгээ, парк, ресторан, үзүр үйлчилгээ төвлөрсөн цэг нь шинэ Дарханы хэсэгтээ ихэвчлэн байдаг. Тэгвэл хуучин Дарханд байр авсан иргэн хотын төв рүүгээ явхад ердөө 4-6 км-ийг туулна. Хуучин Дарханаас шинэ Дархан руу машинаар явбал замын хөдөлгөөнөөс хамаарч ердөө 7-аас 10 минут. Нийтийн тээвэр автобусаар буудал бүр дээр зогсох хугацааг тооцвол 15-аас 20 минут. Явган алхвал төмөр замын гүүр болон гол замаар алхахад дунджаар 45-аас 60 минутыг зарцуулна. Хэрв та орон байрны асуудлаа зөв шийдэж чадвал Дарханд амьдралын чанар тав тух хамгийн өндөр түвшинд мэдрэгдэнэ. Бид дараагийн мэдээллээрээ Дарханы ажлын байрны хүртээмж болон дундаж цалингийн мэдээллийг хүргэнэ.